Сайн уу, Аян байна. Шинэ бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр амттай, фүнтүүстэй хуурах эсвэл фүнтүүстэй салаач юм уу амар гоё амттай энэхүү жорыг та эдд хуваалцах чинь бичлэгээ дуустал нь үзээд намайг дэмжээрэй. Энэхүү салаатанд хэрэгтэй бүх хурцуудыг бичлэгийн доор тайлбар хэсэгт бичсэн байгаа. Эхлээд хэдүүлээ маха бэлдэнэ. Үүнд маха болохоор хит нарийнхан биш, дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй хөвчж өгнө. Тэгээд хайруулгын тавгандаа баримжаагаар бага зэргийн тос хийгээд дээрээс нь махаг хийж дунд зэргийн галд байлгана. Энэ оронд хэдүүлээ царимс болон сонгоно хэрчнэ. Царимс болон сонгоно махандаа хийгээд сайтрах хурж өгөр. Тэгээд үүн дээрээс нь болохоор хамтлагчуудагийн мөн давсагийн хамтлагч болохоор лаврын авч, хар перц, улаан перц, паприка, базилик гээд хатаасан хамтлагч байгаа. Тэгээд бүх хамтлагч болон давсаа хийсний дараа маш сайн бүүдийн утгаад хуурч өгөөрэй. Тэгээд дээрээс нь болохоор ийм чили соус хийсэн. Би халуун ногоон дуртай учраас энийг хийж байгаа. Таад маань өөр кетчуп эсвэл томат хийж болно. Үүн дээрээс нь баг зэрэг ус хийгээд зөөлөн гал дээр байлгана. Би болохоор саяны нөгөө соус, чили соусныхаа дуусч байгаа учраас шилийн усаар зайлаад хийсэн шүү. Таад маань зүгээр ус хийхэд хангалттай. Одоо ногоонуудаа хэрчж өгнө. Үүнд өгөрцөй болон чинжүүг аль болох нарийн хэрчгийг хичээгээрэй. Ногоо өгөрцөй улаан болон шар өнгөтэй чинжүү сонгосон байгаа. Өнгөний хувьд гоё зохих учраас. За дараа нь болохоор илүү гоё амт оруулдаг учраас помидор хийсэн. Помидорыг болохоор голоор нь хуваагаад тэгээд яг энэ бичлэгт харагдаж байгаачлан сарын хэлбэртэй нарийнхан хэрчнэ. Дараа нь болохоор хэдүүлээ пүнтүүсээ бэлдэнэ. Үүнд болохоор пүнтүүсээ болохоор буталсан халуун усанд твтэн. Ингэхдээ тухайн пүнтүүснийхаа зааврын сайн харж агаад твтээгээрэй. Би болохоор энийг 15-20 минут орчим твтээсэн. Дараагаар нь болохоор усын шүүж агаад хайч эсвэл хутгаар ингээд хэд хэдэн хэсэгт хувааж өгөөрэй. Идэхэд амархан болно. Мах ч гэсэн иймэрхүү гоё болсон байна. Зөөлөн амар гоё амттай болж өгнө. Одоо бүх орцуудыг нэг тавганд хийгээд холиход салат маань бэлэн болно. Пүнтүүсээ хийгээд махаа хийгээд махаа болохоор шүл мөлтэй бүх юмтайгаа хийж өгнө. Дараа нь болохоор давс маус нэмэх шаардлагагүй. Махаа хангалттай хэмжээнд амталсан учраас өөр юм нэмэхгүй зөвхөн сой соус л нэмнэ. Ингээд сой соусыг хийсний дараа бүгдийн сайтрах утгахад болоо. Энэхүү жорыг таад маань заавал туршаад үзээрэй. Маш амархан, хурдан болдог. Айгуу гоё жор шүү. Ая Cooking суугт маань зочлоорой манайхан. Илүү олон гоё хоолны журууд зөндөө байгаа шүү. Бичлэгээ дуустал нь үзээд намайг дэмжсэн бүх найзуудаа, бүх үзэгчдэд маш их баярлалаа. Таад маань зүгээр супер шүү. Бас дараагийн бичлэгээр шинэ илүү гоё журууд оруулах болно. Өөр асуух зүйл байх юм бол комент хэсэгт бичээд асууж болно. Дараагийн шинэ журуудаар уулзтлаа түр баяртай. Баярлалаа манайхаа.